Сайн байцгаана уу? Ингээд өнөөдөр манай Монгол бизнес төвийн ертөнцийн цонх номын болонгийн анхны подкаст эхлэх гэж байна. Манай анхны подкастаар Нацагт оржим ямар сүрэн урилгаар оролцож байна. За баярлалаа. За намайг Нацагт оржим ямар сүрэн гэдэг. За би 3 хүүхдийн ээж, нөхөртэй одоо Монгол улсад амьдарч байна. За миний энэ удаагийн ярих ном бол Бүсгүйн уучлалгүйгаа бол буюу New York Times-ийн бестселлер зохиолч Rachel Hollis гэсэн эмэгтэй ном байгаа. За энэхүү ном ба 2018 онд хэвлэгдсэн. За тэгвэл энэхүү номыг уншсанаар одоо өөрийн чинь амьдралд буюу өөрт чинь ямар нөлөө үзүүлсэн бэ? За энэ ном маань ерөнхийдөө 3 бүлэгтэй. За нэгдүгээр бүлэгт нь бол гээх шалтгууд, хоёрдугаар бүлэгт нь төлөвшүүлэх зан авир, за гуравдугаар бүлэгт нь уур чадвар гэсэн 3 бүлэгтэй. За энэ ном маань ерөнхийдөө эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжил, за өөртөө итгэл, за өөрийгөө олоход нь тусалж чадах ийм ном байгаа. За энэ ном миний хувьд бол надад ямар ач тус хүргэсэн бэ гэх юм бол ерөнхийдөө өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө олоход гэх юм тухайн тэр тал дээр илүү надад тусалсан. За би энэ номыг анх 2018 онд бага хүүхдэд төрүүлээд тэгээд декретийн амралттай гэртээ байх хугацаанд анх подкастыг сонсоод тэгээд уншиж хэлжсэн. Тэгээ уншихад нэг ингэдэг гэртээ байгаа хүүхдэд хардаг ээжүүд бол ингээд нөгөө найз нөхдөсөө хүнд хийдэг нийгмийн харилцаанаас нэг хүндий байдаг. Тэр болгоо ингээд уулзаал ингэж чаддгүй. Тэгэхэд тухайн үед намайг ингээд гэртээ хараад хүүхдээ хараа байж авах хугацаанд энэ намайг уншаад яг ингээд би найзтайгаа ярьж байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд ингээд надад ингээд юу болж ийн, яаж ийн, ийж ийн гэдэг ингээд бүхэл надад тохиолдож байгаа зүйлүүд яг ингээд намайг хилээд байгаа юм шиг, надад зөвлөөд байгаа юм шиг. Тэгэж надад аюул их мотивац өгчээсэн. Одоо энэ номыг эргээд харахад хүртэл тэр ингээд үеийн сэтгэгдэл, тэр үеийн одоо тухай надад аюул их бодогддог. Тэгээд ер нь намайг өөрийгөө олгоод би юунд дуртай, би юунд дургу, юу намайг баярлуулдаг, юу намайг одоо юу гэх над гомдоодог гэх юм уу те. Би өөрийгөө юунд би илүү их юу хийж илүү их тайвширдаг. Энэ талаараа илүү их өөрийгөө мэдэж авсан гэж болно. За тэгвэл энэ номноос одоо таалагдсан хэсэг байгаа юу? Сэтгэл хүрсэн тийм онцгой хэсэг. За энэ номны нэрнээс ахвал аюул сонир санагдчихсан. Бүсгүйн уучлалгүйгаа бойл гэдэг хинээс яаж уучлалгүйгаа байлгүй таа тий. Юус амар ойлгомжгүй юм шиг санагдчихсан. Тэгээд тухайн номыг яг ингээд уншаа нөө подкастын ингээд энэхүү номыг хаанаас эхлэн гаргасан бэ гэхээр одоо Монголд бол өглөөний гайхамшиг групп гэж байдаг. Өглөөний гайхамшиг группийн үүсгэн байгуулагч Grand Book Publishing-ийн одоо үүсгэн байгуулагч Гэрэлмаа гэж эмэгтэй байдаг. Өөрхөгийн Гэрэлмаа гэдэг. Энэ эмэгтэй энэ номыг аль биесны эрхтэйгээр эрхийг аваад одоо Монголд орчуулан гаргасан байдаг. Эрхлэн гаргасан. За тэгээд тухайн Гэрэлмаагчийн оролцсон Бүсгүйн уучлалгүйгаа бойл номын подкастыг сонсоод ерөнхийдөө унших маш их сэтгэл төрсөн. Тэгээд энэ номыг уншиж эхлээд ерөнхийдөө гээг шалтгууд одоо эмэгтэй хүн болгонд гээг шалтгаан төлөвшүүлэх заавар одоо бид нар чинь ээж болсон үр хүүхдэд айгүй анхаардаг шүү дээ тий. Үр хүүхдээ яаж өсгөх вэ гэл зөндөө олон юм бодоод гэр орноо яаж авах вэ, авч явах уу, яаж сайн эхнэр байх уу гэд ингээд маш олон зүйлийг ингээд бодоол идэг нь ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Тийм бид юм билээ. Тэгээд энэ ном дээр гээг шалтгууд өөрөөхөө ямар шалтгуудыг гээснээр та сайн эхнэр, сайн ээж амжилттай нэгэн байж чадах вэ? Харин ямар зан авирыг өөртөө төлөвшүүлснээр та энэ бүхнийг одоо өөртөө төлөвшүүлж чадах вэ? Ямар ур чадварыг эзэмшүүл та илүү нэгэн байж чадах вэ гэдэг зөвлөгийг энэ номноос олж авсан. Тэгээд энэ номыг уншаад өглөөний гайхамшиг тэр ингээд ямар хүн энэ номыг эрхлэн гаргасан бэ гэдг нь надад амар сонирхолтой санагдсан. Тэр хүний талаар илүү их мэдхийг хичээсэн. Тэгээд хайж агаад өглөөний гайхамшиг гэдэг групптэй нэгдээд тэгээд энэ Бүсгүйн уучлалгүйгаа бойл номноос өшөө зөндөө олон номнуудыг, маш олон гоё номнуудыг Монголдо ингэж бидний гар дээр хүрэж байгаа юм байна гэдэг мэдэж аваад уншаад маш их урам зориг авч ирсэн.
За тэгээд энэ ном бол одоо миний ойлгосноор тухайн үед би яг ингээд гэртээ хүүхдүүдэд хараад судаг ээж байсан болохоор ингээ яг л ингээл нэгэн хэвийн амьдралаас өглөө босоод хүүхдүүдэд өгөх ингээ хоолундыг хийх авах гэл ингээл яг л нэгэн хэвийн байсан бол ном уншснаас хойшоо өөртөө илүү цаг гаргадаг болсон. Өглөө босдог болсон, эрт босч өөртөө цаг гаргаж өөрийгөө өөрчлөхийг аягүй хүсэж тэмүүлсэн. За тэгээд одоо миний хэлсэнчлэн 3 бүлгээс агуулад ерөөхдөө энэ номыг уншиж үзээгүй хүн байх юм бол уншиж үзээрэй гэж зөвлөмөр нь. Дээрээс нь би энэ номыг бас би Солонгос хэсэг хугацаанд амьдарсан. Тэг хугацаанд бас уншиж байсан. Надад Солонгос ингээд амьдарч байхад юу их бодогдсон бэ гэхээр тэнд аягүй их ганц бие эмэгтэйчүүд, ээжүүд аягүй их байдаг. Тэг тэдний ингээд ингээд цог ихтер хүнтэй ярилцах гэ бас л ээжлэг маань эмэгтэй хүн юм маань хин нэгэнтэй ярилцах, хин нэгэнтэй ингээд өөрийгөө уудлах тийм аягүй тийм одоо юу байдаг юм шиг санагдсан. Нэг тийм хүсэл. Тэгэхээр тэр эмэгтэйчүүдийг бас уншаасаа гэж хүссэн. Тийм учраас өнөөдөр энэ номыг сонгосон байгаа. Энэ номын маань ерөнхий агуулга нь ерөнхий зүйлүүд нь юу гэхээр одоо жишээлбэл 1-р бүлэгт нь гээх шалтгууд байгаа ч тэгэхээр би энийг бас гайхчихсан. Ямар шалтгаан гээх гэдэг байна. Одоо бид нар өөрсдийнхөө шалтгаыг бас мэддэггүй юм байл да. Юмд ингээд хойшин тавьдаг заныг тийм шалтгаан гэж байгаа. Гэтэл энэ дээр ингээд надад цаг гардаггүй гэж байгаа байхгүй юу? Би амжилтанд хүрч чадгаар нэг юм биш гэх. Ерөнхийдөө эмэгтэй хүн өөрийгөө юмнаас айгүй хойшин татдаг. За надад цаг байхгүй би ерөөдөө энийг юм амар хиймээр хүсэл ингээд байсан ч гэсэн тэрнийг ингээд за надад цаг гарахгүй юм чинь дээ. Эсвэл би хүүхдүүд араа л ингээд байж явах юм чинь гэдэг юм уу те. Эсвэл ингээд амар сайн ээж байх гал ингээд хүүхдүүдээ ингээд баян ингээд бөөцөлөөл ингээд идэг. Тэгтэл энд надад цаг гардаггүй уучлаарай. Тэгвэл чам цаг гардаггүй чам чи хамгийн 24 цагт хэдэн цагт нь унтаад хэдэн цагт нь чи ямар ажил хийгээд байгаа. Тэгвэл хүүхдээ унтж байгаа хоорондоо өөртөө юу зориулж чадах вэ? Жишээлбэл би тухайн үед ингээл номыг уншиж байхад би хүүхдээ өгүүлж ийсэн ч гэсэн намаа уншаад байдагсан. Тэгэхээр надад ингээм амар урам зоригтой гэл би тэгээд тухайн үедээ яадаг гэсэн гэхээр айгүй ингэж кинонууд айгүй үздэг. Бараг нөгөө киноныхоо өдөртөл ингээл 2-3 тийм цуврал кинонууд үздэг. Тэгэл тэр цагиндаа тааруулаад ажиллаа гялс хийгээл киног үзэх амар цаг гардаг гэсэн. Тэгээд энэ номыг уншснаас хойш тийм дэмий зүйлд цаг гаргахаа болоод тэр цагаа өөртөө зориулдаг болсон. Жишээлбэл би ном уншдаг болсон. Би хоолтонд анхаардаг болсон. Тэгээ би өөрийнхөө ямар номнууд унших уу гэдэг юм бэ. Номдоо хүртэл цэндүр тавьж чаддаг болсон. Тэгээ өөр би юу хийхийг хүсэж байгаа би жижиг гар уртлын зүйлүүд хүртэл ингээ өөртөө гэртээ ингэж хийдэг байсан. За тэгээд энэ дээрээс нас энэ гээх шалтгууд дээр би үүнийг өмнө нь хийсэн гэж байгаа байхгүй юу? Үүнийг өмнө хийсэн гэдэг ийм шалтгаан. Тэгтэл ингээд нэг хүн ингээд нэг ном уншиж эсвэл ингээд нэг зүйл хийж оролдож үзээ. Тэгэл нэг хэсэг утгаан болждаг. Тэгвэл бид нар өмнө нь хийсэн гэдэг тэр зүйлээ орхих биш. Дахиад би илүү яаж сайжрах уу? Яаж илүү хийж болох уу гэдэг одоо өөртөө мотивац өгөөд өөрийгөө бүр ингээд улам тэр зүйлийнхаа талаар эрэл хайгуул хийх ийм боломжтой байгаа. Одоо бид нар ч орчин үед амьдарч байна. Одоо энэ мэдээллийн 900-д амьдарч байна. Бид нар тавхээр дасгал хиймээр би таргалаад байна гэд ингээд байгаа юм бол уучлаарай та Google-ээс хайгаад эсвэл YouTube-ээс хайгаад ямар ч дасгалыг та хийж болно. Ямар ч коуч, ямар ч тренерийн одоо мэдээллийг та Facebook, Google-с ингээ авах бүрэн боломжтой. Бүр дэлхийн хэмжээнд боломжтой. Та өнөхөр англи хэлтэй та гадаад хэлтэй болвол ямар ч хэлээр хайгаад тэр бүхнийг олж авах боломжтой. Тэгтэл бид нар тэрнээс ингээд хойш нь өөрийгөө татаад идэв. За яах гэх ингээ хөөрийгөө татаад идэв. Тийм учраас энэ ном маань та энэ шалтгаан гээгээрээ энэ шалтгаан танд хэрэггүй шүү гэдэг зүйлүүдийг өөрсдөө нь бүр аягүй сайн хэлж өгөн гэж би хэлмээр байна. За төлөвшүүлэх зан авир дээр жишээлбэл одоо зөвшөөрөл авах бол гэхээр одоо хин нэгнээс за би тэгчих болов хин нэг надад юу гэж хэлэх бол яана гэж өөртөө санаа зовоод хэлээгүй бэжэж хэлэх байгаа зүйлдээ аягүй санаа зовдөг. Ингэчүүл яах бол тэгчүүл яах бол гэд тэгвэл та нэг л амьдран та энэ хорвоо ганцхан тэмцэр та өөрийнхөө хамгийн сайн хөлбөрийг бүтээхийн тулд бусдаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Зарим зүйл дээр бол ингээ ярилцсан тийм ээ мэдээж гэр бүл ээж автайгаа ярилцах зүйл байна. Тэгтэл та өөрөө өсөж мөрөөдөж байгаа зүйл дээр өөртөө бат цогцож
чадсан бол тэндээс ингээд би тийм хийх үү, ийм хийчүүл яах уу гэдэг зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бодож байна. За тэгээд бас энэ зан авир дээр бусдаас тусламжгүй за үгүй гэж хэлцүү гэж байгаа. Жишээлбэл бид нар одоо юу гэдэг ганцаараа л заримдаа хийх гээл нэг юм ингээд алсын хараагийн ч юм уу нэг цэгийг харцсан хэрний ганцаараа их гэж зүтгээд идэг. Тэгвэл та тэрнийгээ зүтгэж ганцаараа хийгээл үнээр амжихгүй бол та бусдаас тусламжгүй. Тэрнийг одоо юу гэдгийг хэрвээ та видео контент хийж байгаа видео контент хийж чаддаг нэгэнтэй холбогд тэр хүнээс тусламж асуу. Тэр хүнээс юу яаж хийхэд зөвлөгөө авч болно. Тэр хүнээс үл ямар нэгэн зүйлийг даатгаж болно. Тийм ээ. Иймэрхүү зүйлүүдийг төлөвшүүлэх зан авир гэдэг одоо бүлгээс таавалж уншиж болно. За бас нэг зүйл нь надад айгүйх одоо сонирхол татчихсан зүйл нэг юу гэвэл бусдын нөлөөнд бүү ор гэж байгаа байхгүй. Жишээлбэл таныг хин нэг нь энэ ийм эсвэл юу гэдгийг энэ бизнес эсвэл одоо юу гэдгийг буруу зүйл рүү ч хүн айгүйх уруу татдаг шүү дээ. Одоо бүгдээр баасан гараг гэхэрл хүмүүс заавал шоудах ёстой гэж бодоод эсвэл одоо юу гэдэг амралтын өдөр болвол ингээл ажиллаа хийгээл ажлынхаа дарга дуудах юм бол ажиллаа хийгээл ингээд өгдөг. Тэгвэл та бусдын нөлөөнд автахгүй тухайн цагаа яг бүтээмжтэй өнгөрөөгөл ажлынхаа цагийг ажилтнанд харуулсан байхад таны хийх зүйл дээр. Та найзуудтайгаа заавал шоуд цэнгэ ингэж явах албагүй. За яг хаяа нэг ингээл хүмүүс зөвшөөрдөг. Гэтэл тгийх албагүй та нар зүгээр л ингээд тухайн цагаа өөртөө зориул. Яг өөрийгөө олоход эмэгтэй хүн тэгээд ингээд олон зүйл цатгараад олон зүйл ингээд гэр бүл төлөвлөлт ажил карьер гэд ингээд ирэхээр өөрийгөө гээсэн байдаг юм гэж би бодсон. За тэгээд бас маш надад хамгийн их таалагдсан зүйл юу гэхээр өндөр бүтээмж өөдрөг үзэл ийм ур чадваруудыг бид нар эзэмших хэрэгтэй гэж бодсон. За маш өөр бас зүйл гэвэл тууштай байдал. Би өөрөө ингээд ер нь ингээд анх ингээд 10 жилдээ байхдаа нэг л ном ингээд баг бүтэн уншижсэн. Тухайн үед одоо Сэнгийн эдний цахилж явааг өрөөс гэдэг ном. Тэгээ тэрнээс ч ерөөдөө ном уншдаг. Тэгээ би одоо ингээд эргээд харахад миний оюутан цаг, миний 10 жил одоо миний тэр хүүхэд гарахаас өмнө 2018 оноос өмнөх цаг хугацаа яаж өнгөрсөн бэ гэдэг өөртөө жоохон харамсалтай юм шиг харуулсалтай өнгөрдөг. Тэгтэл та өөрийгөө эрт олцсон өөрийгөө ингээд хайж нээх ийм хүсэл эрмэлзэлтэй байх юм бол тэгээд өөдрөг үзэлтэй байх юм бол одоо тухайн цаг мөчтөө харамсахгүйгээр тухайн цаг мөчийг одоо өнгөрсөн дурсамжийг ерөөсөө одоо үр бүтээмж муутай биш те маш сайн юм одоо дурсамж дүүрэн өөртөө юм ахиц дэвшилтэд өнгөрүүлэх юм болов гэж надад тгий санагдсан байгаа. За тэгээ бас нэг чухал зүйл гэвэл төлөвлөх гэдэг зүйл эмэгтэйчүүдэд бас айгүй илүү одоо чухал юм шиг санагддаг. Яагаад гэвэл одоо бид нэр санхүүгийн хувьд ч тэр гэр бүл төлөвлөлтийн хувьд ч тэр одоо өөртөө цаг гаргахын хувьд ч тэр тухайн өдрийнхөө 24 цагийг маш сайн төлөвлөх юм бол танд хангалттай хөгжих цаг байдаг гэж боддог. Яг үнэн. За миний хувьд бол ингээд анх манай найз айгуу зөвлөжсэн тухайн 2018 онд манай найз гэртээ суугаад ингээд байж хаад чи одоо ингээд тархлаа хүүхдээ харж ингээл нэг би л нэг хүүхэд гаргасан гэсэн юм шиг ийм байж болохгүй намайг одоо ширүүхэн зөөлөн хэрнээ ширүүхэн хэлжсэн. Тэгээд тухайн үед би найзаас амар мотивац аваад ерөөдөө би одоо энэ цаг хугацааг маш сайн ашиглах ёстой юм байна гэж бодоод одоо ингээ эргээ бодоход 2018 он бол миний хувьд бол маш өөр бүтээмжтэй тэрнээс хойш ингээ цаг хугацаа айгүй их өөрчлөлтийг авчирсан гэж боддог. Тэр би ном маш сайн миний ахад төвшил гэвэл би номыг маш сайн уншдаг болсон. За ном уншаад ингээд надад ингээд өмнө нь ингээд би анх уншиж байхад ингээд 1-2 хуудасаар ингээд уншдаг гэсэн байхгүй. Тэгэхэд ингээд тэр үед одоо сонссон бол амар инээдтэй санагдаж байгаа. Тэгтэл ингээд уншиж чаддгүй яалтчгүй л тэгдэм билээ. 1-2 номоор уншаад бараг ингээд уншиж байхдаа бараг номоо дээрээс унгахалтай. Ингээд уншдаг байсан. Одоо бол би төвгүйхэн ер нь ямар ч номыг уншиж ингээд барайл уншаад тухайн номоо одоо ингээд өөрөө болгож авч чаддаг. Тэгээд би ерөөхдөө ямар төрлийн ном уншдаг вэ гэхээр хойны хөгжлийн ном аяг уншдаг. Тэгээд тэр ном унших бүртээ ерөөхдөө за би ингэх ёстой юм байна.
энэ номыг байнга унших хэрэгтэй юм байна, өөртөө сануулах хэрэгтэй юм байна гэдэг зүйлүүдийг одоо өөртөө хүлээн зөвшөөрч чаддаг болсон. За маш сонирхолтой түүх байна. За тэгвэл өөрт чинь ингээд хамгийн их таалагдсан номны хэсэг байгаа юу? Энэ номыг уншиж байгаад ерөөдөө ингээл би номыг ер нь ингээд амар тодруулж уншдаг байхгүй. Яагаад гэвэл эн чинь доо миний л өмчтэй. Би ингээд байнга эргэж харахын тулд айгу тодруулж уншдаг. Тэгээд би бичдэг ном дээрээ заримдаа ингээд цаас нөт аагаад ингээд бичдэг. Тэгэхээр би энэ номыг уншиж байгаад хамгийн их надад ерөөдөө миний сэтгэлд одоо хамгийн түрүүнд буусан зүйл юу гэвэл цаг зав гаргахыг хүлээх бус цаг зав гаргаж сурах нь чухал юм шүү гэдэг үг. Ерөөдөө ялангуяа бүр ээжүүдэд аягүй сайн илмээр санагдсан. Яагаад гэвэл одоо түрүүлсэнчлэн бид нар хүүхэд ажил гэр бүл гээд ингэж явсаар хагаад өөртөө цаг гаргаж чаддгүй. Тэгвэл та хоногийн 24 цагаа хуваагаад бичээд одоо яг ингэж суугаад хуваагаад үзээрэй. Өдрийн 8 цагт нуудлаа. За ингээд юу хэдэн цагт ерөөхдөө хэдэн цаг юу хийж ингээд бичээд үзээрэй. Тэгэхэд танд бүр хангалттай 4-5 цаг ингээд гардаг байхгүй сул цаг. Тэгвэл тэрнийхээ нэг л цагийг зөвхөн өөртөө зориулаарай гэж хэлмээр байна. Ингээ богино хугацаанд ч гэсэндээ маш олон сонирхолтой зүйлийг мэдэж авлаа. Энэ номыг ч нэрийг уншаад үзсэн сан гэсэн бодол бас төрж байна. Тэгээд яг л сая хэлсэнчлээ одоо гэр бүл найз нөхөд гэдгээс гадна өөртөө цаг зориулж тэр цагаа чухалчилж гой сонирхолтой зүйл хийгээрэй гэж сонсогчдоо бас зөвлөмөр байна. За тэгээд манай нэвтрүүлэг хүрэлцэн ирж цаг гаргасан ямар сурандаа маш их баярлалаа. Ийм гой ном танилцуулсанд бас баярлалаа. Ингээд подкастаа өгөр өндөрлөё. Цаашдаа ажил амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсгээрэй. Маш их баярлалаа. Тэгээд номноос энэ уншсан номоо хуваалцах ийм боломжийг олгосон бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. Энэ номыг Монголдоо одоо биднийг дэлхийн нийтэд хөл нийлүүлэн алхахад маш их ийм одоо хөрөнгө оруулалтыг хийсэн Grand Book Publishing-ийн үүсгэн байгуулагч Өглөөний гайхамшиг группийн админ Дөвөрхүүгийн Гэрлмаа агчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хэрвээ тэр хүн энэ номыг оруулж ирэх бол би өдөө хүртэл одоо энэ номноос ийм ухаалал, эргцүүлэл, ийм одоо мотивацийг авч чадахгүй байх байсан. Би ном унших сэтэл надад төрөхгүй байх байсан байх. Гэтэл энэ номыг одоо тухайн үед тэр хүний орсон подкастыг сонсоод маш их сэтэл өгч ийм өөрчлөлт ирсэн. Олон ээжүүд, олон эмэгтэйчүүдэд энэ бас маш их өөрчлөлтийг авчирсан байх гэж бодож байна. Тийм ч учраас хэрвээ та уншаагүй бол энэ номыг YouTube-ээс та нар Ричард Хадисын бүсгүйн нууцлахгүй хабайл гэд хайгаад үзээрэй. Энэ хүний орсон энэ номын тухай подкаст нь гарч ийн. Тэгээд та сонсоод үзээрэй. Тэгээд танд үнэхээр унших одоо тэр хүсэл тэмүүлэл дүүрэн байх гэж их бодож байна. За тэгээд Солонгост амьдардаг бүх монголчууд болон ээжүүдэд та нар үнэхээр мундаг шүү, та нар хүчтэй шүү. Өөрөө өөрийгөө хайрлаарай. Өөрөө өөрийгөө олоороо өөрөө өөртөө одоо зориулах цаг зав гаргаарай гэж хүсэж байна.